Хачисаку сама буюу 8 бүд өндөр эмэгтэй. Японы хөдөө тосгодод нэгэн аимшигтай домог байдаг бөгөөд үүнийг сонссон хэний ч нураг дагжин чичрүүлдэг. Энэ бол зөөлөн төвшүүртэй шинэлээр хохирогчоо сонгодог 8 бүд өндөр эмэгтэй тухай төвх юм. Домогт түүнийг цагаан даашинз өргөн захтай малгай өмссөн өндөр нарийнхан биетэй эмэгтэйгээр дүрсэлсэн байдаг. Гэхдээ хэн харж байгаас хамааран өөр өөрөөр харагддаг. Зарим хүмүүс түүнийг кимоно өмссөн ядарсан хөвшин эмэгтэй шиг харагддаг гэж хэлдэг бол зарим нь цагаан оршуулгын дааван хувцастай охин шиг харагддаг гэж үздэг. Гэхдээ хизээч өөрчлөгдөхгүй нэг зүйл бол түүний өндөр болон гаргадаг дуу чимээ юм. Түүнийг эрхээс өмнөх хачин айц төрөлм шимнэлтэн юм. Бо 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 бо. Энэ чимээг сонсмогц аль хэдийн оройтсон байна. 8 бүд өндөр эмэгтэй таныг харж эхэлсэн бөгөөд та хүүхэд насанд хүрсэн эсвэл хөгшин хүн байсан ч хамаагүй хэдхэн хоногийн дотор хөөх болно. Японы ардын аман цохиолд тэр зүгээр нэг сүнс эсвэл жүтгэр биш. Тэр бол хөдөө тосгодын хил хязгаараар тэнүүжилдэг хөгшин илүү аимшигтэй зүйл юм. Түүний хорсон лацыг эвдэхэд тэр дараагийн хохирогчоо дахин хайх боломжтой болно. 8 бүд өндөр эмэгтэй нууц үүгээр дууссангүй. Түүнийг орчин үед ч гэсэн харсан тухай мэдээлэл интернетээр тархсаар байгаа бөгөөд Японы хөдөө нутагт ажин төгтөй тохиолдлууд гарсаар байна. Түүний оршин тогтнолын аль бие усны бүртгэл эсвэл батлагдсан нотолгой байхгүй ч эдгээр аимшигтай түүхүүд тархсаар байгаа нь улам бүр нэмэгцээр байна. Домог эсвэл бодит байдал хэсгээс үл хамааран Хачику сама нь Японы хамгийн аимшигтай мөнхийн хотын домог болсон. Түүний оршихуйн сүүдэрт нуугдаж байгаа нь зарим түүх мартагдахыг хүсдэггүй. Зарим сүнс хизээж тамгалагддаггүй байж магадгүй гэдгийг сануулж байна. 2008 онд Японы хамгийн том онлайн форум дээр эргүү бичвэр тавигдсан ба нэгийн хэрэглэгч хөдөөгийн тосгонд болсон аимшигтай явдлынхаа тухай түүхээ хуваалцсан юм. Энэ явдал 100 болсон юм. Аавын маань эцэг хингэр машинаар явхад 2 цаг хүрэхгүй зайд байсан. Тэд фермийн байшинд амьдардаг байсан ч энэ надад таалагддаг байлаа. Би ахлах сургуульд ороод дугуйтай болсныхаа дараа амралтаараа ганцаараа тийш аялдаг байсан. Өвөө эмээ маань намайг баяртайгаар өгтөн авсан. Тэд надтай уулзсандаа маш их баярлаж байсан. Гэхдээ би хамгийн сүүлд ахлах сургуулийнхаа 3 дугаар ангид орохын өмнөхөн тийш очсон тул 10 гаруй жил тэнд очоогүй. Би очмоор байсан ч явж чадахгүй болсон. Хавар эхэлж байсан, амралт бас цаг агаар сайхан байсан тул би дөгөөгөө унаад өвөөгийнхөө гэрт очсон. Тэнд жаахан хүүтэн байсан ч гэрийн үүдний тавцан дээр дулаахан болохоор би тэнд хэсэг амарсан. Дараа нь по би энэ хачин чимээг сонссон. Машин шиг сонсогдоогүй. Хүнээс гарч байгаа юм шиг сонсогдож байсан. Энэ юу вэ гэж би гайхаж байтал цэцэрлэгийн хашааны дээгүүр малгай харсан. Яагаад тэнд малгай байгаа юм бол гэж бодож байтал тэр хажуу тишээ хөдөлж эхэлсэн. Завсар хүрэхэд би эмэгтэй хүнийг харсан. Тэгэхээр энэ малгай өмссөн эмэгтэй хүн байсан бөгөөд тэр цагаан өнгийн даашин зүмссэн байсан ч хашаа 2 метр орчим өндөр байсан. Хэрэв би түүний толгойг дээрээс нь харж чадвал тэр хэр өндөр вэ гэж бодон би цочирсан ч тэр дахин хөдлөж эхэлсэн бөгөөд тэр олон түүний малгай хоёулаа нэг мөчөд харагдахаа болсон. По гэсэн чимээч бас зогссон. Тухайн үед би үүнд нэг их ач холбогдол өгөөгүй. Магадгүй энэ зүгээр л өндөр өсөйт өмсөн эмэгтэй. Эсвэл эмэгтэй хүн шиг хувцалсан өндөр эрэгтэй байсан байх. Зочны орондоо цай ууж байхдаа би өвөө эмээдээ харсан зүйлийнхээ талаар бас үнэхээр өндөр эмэгтэй байсан талаар хэлсэн. Магадгүй өндөр өсгөд өмсөн эрэгтэй хүн байсан юм болов уу гэж би гайхсан талаараа хэлв. Тэд зүгээр сонсоо сууж байв. Би тэр хашаанаас том байсан. Бас малгай өмссөн байсан тэр по гэж хачин дуурж байсан гэж би үүнийг хэлэх мөчөд тэр хоёр хөдөлгөө байсан мэт хөшиж орхив. Өвөөгийн царай уурлаж байгаа юм шиг болж
Надаас асуулт асуув. Чи үүнийг хизээ харсан бэ? Түүнийг хаана харсан бэ? Би түүний хашаанаас өндөр болохыг харсан гэж түүний асуултанд хариулсан ба тэр гинэд чимээгүй болчихов. Өвөө коридорт байгаа уц руу очиод хинэгэн рүү залгав. Хаалтай байсан тул би түүний юу хэлж байгааг сонсож чадаагүй ч эмээ маань тасасны дараа илт чичирч байв. Өвөө буцаж ирлээ. Өнөө орой чи энд үлдэнэ. Бид чамайг буцааж явуулж чадахгүй. Одоо лав биш. Тэр намайг ямар нэгэн буруу зүйл хийсэн болов уу гэж санаа зовж байна гэж хэлсэн ч би юу ч бодож чадаагүй. Би эмэгтэйг хайж олоогүй. Тэр надад өөрөө харагдсан. Би түүнийг чамд даатгаж байв. Би одоо ачааны машин аваад явлаа гэж өвөө эмээд хэлсэн. Би эмээгээсээ юу болж байгааг сандран асуугаад тэр чичирсэн хоолоогоор чи 8 бүт эмэгтэй хараал турсан бололтой. Өвөө чи ямар нэгэн арга хэмжээ авах гэж байна. Санаа зовох хэрэггүй гэж хэлв. Тэр намдад өвөөг буцаж иртэл 8 бүт өндөр эмэгтэй талаар ярьсан. 8 бүт орчим өндөр ба түүний гаргадаг чимээ по шиг хачин сонсогдож гашуудлын даашинс залуу эмэгтэй. Эсвэл албан ёсны кимоно өмссөн хөгшин эмэгтэй. Эсвэл фермийн хувцастай дунд насны эмэгтэй шиг харагддаг ба гадаад төрх нь өргөлж өөр байсан. Түүний өргөлж нийтлэг байдаг 3 зүйл байсан. Маш өндөр, бас малгай. Өнгөрсөн үеийн хачин инээд. Түүний хараал хийж аялдаг их зургал байсан ч хин нэгэн түүнийг нэгэн тосгонд жезо хөшөөнүүдээр битүүрмжсэн тул тэр орхиж чадахгүй байв. Түүний хараалд орсон хүмүүсийг хэдхэн хоногийн дотор хөнөөдөг байсан. Тэр хин нэгнийг 15 жилийн өмнө хараад байсан. Би үүнийг сүүлдэн л мэдсэн. 8 бүт эмэгтэй тосгоноос зөвхөн хойд өмнөд зүг бас зүүн баруун зүг тодорхой замаар л гарч чаддаг байсан тул жезо хөсөөг тэдгээр зам дээр байрлуулсан. Түүний тэнд байлгаж битүүмжлэхийг хүссэн юм. Гэхдээ би энэ бүхнийг сонсоод надад бодтой юм шиг санагдахгүй байв. Удалгүй өвөө маань хөвшин эмэгтэй дагуулan буцаж ирсэн. Чи өөрийгөө гарч чадахгүй хүнд ажилд оролсноо мэдэж байна уу? Үүнийг ав гэж хөвшин эмэгтэй хэлээд надад сахиус өгөөд дараа нь өвөөтэй хамт дээд давхарт гарсан бол эмээ маань надтай хамт үлдсэн. Би засах өрөө ороход тэр намайг анх удаа хаалгыг бүхэлд нь хаахыг зөвшөөрөөгүй. Би тэнд оцсноосоо хойш анх удаа өөрийгөө үнэхээр аюулд орсон байх гэж бодож эхэлсэн. Хэсэг хугацааны дараа тэд намайг 2 дугаар давхарт дуудаж өрөөнд оруулсан. Цонхнуудын сонин болон сахиусаар бүрэн бүрхэгдсэн байв. Дөрвөн болонд давас овоолсон байсан. Тахилын ширээ гэж нэрлэхэд тийм ч том биш. Жижиг модон хайрцаг байсан бөгөөд дээр нь буддаагийн жижиг хөшөө байв. Өвөө маань над руу нухацтай харцаар харан нарж харах гэж байна. Намайг анхааралтай сонс. Чи маргааш өглөө болтол энэ өрөөнөөс гарч болохгүй. Би бас эмээ чинь чам руу залгахгүй, ярихыг ч оролдохгүй. Ойлгосноо? Чи ямар ч тохиолдолд өглөөний 7 цаг хүртэл энэ өрөөнөөс гарч болохгүй. Маргааш л чи гарч болно. Би аав ээж рүү чинь залгаад юу болж байгааг хэлье. Би юу ч хийж чадахгүй. Хэрвээ ямар нэгэн зүйл тохиолдвол буддаагийн өмнө очиж залбир. Зураг тасааж болно гэж хэлсэн ч би зурагт үзэхээр оролцсон боловч бодол минь сарнахгүй. Анхаарлаа төвлөрүүлж чадсангүй. Эмээгийнхээ надад зориулж бэлдсэн удааны бөмбөлөг эсвэл зуушиг идэхийг хүссэнгүй. Тиймээс би орондоо орж хэвтээд чичирч байгаа тундчихлаа. Монтаж агаас ирэхэд зурагтаар нэвтрүүлэг гарч байсан тул би цагаа харлаа. Шөнийн 1 цаг өнгөрч байсан. Яагаад шүн сэрчих вэ гэж бодож байтал гинэд цонхоор ямар нэгэн зүйл цохих чимээ сонсогдсон. Энэ нь жижиг чулуун чимээ биш, харин хуруугаараа гадаргуу тэгүр тогших чимээ шиг байсан. Салхи эсвэл хэн нэгэн тогшиж байгаа эсхийг шийдэж чадаагүй тул би өөртөө хийцэл сонссон гэж итгүүлгийг хичээв. Гинэд өвөөгийнхөө хоолыг сонссон. Чи зүгээр үү? Өөрийгөө хэд хүчлэх хэрэггүй. Хэрэг чи айж байгаа бол энэ хэвэн. Би хаалга руу алхсан боловч өвөөгийнхөө хэлснийг саналаа. Юу болсон бэ? Хэрэг чи хүсвэл гарч ирж болно гэж хэлэхэд энэ хоолой яг өвөөгийн шиг сонсогдож байсан ч тэр биш байсан. Яагаад гэдгийг мэдэхгүй ч өвөө биш гэсэн бодол төрөөд байв. Би ухаарсан үедээ булангийн давсны овоолго руу хартал оройн харан хөтөг болсон байв.
Би бурхан багшийн хөшөө рүү хамаг хурдаараа гүйж очиод түүний өмнө суугаад сахиусыг атгаад аль болох хурдан залбирч эхлэв. Надад туслаач гэж хэлтэл цонх дог дог дог. Тэр тийм ч өндөр биш гэдгийг би мэдэж байсан ч доороос гараан сунган цонх тогшиж байгааг толгойдоо төсөөлөхөө болж чадсангүй. Буддагийн өмнө залбирахаас өөр юу ч хийж чадсангүй. Шүн итгэмээргүй урт санагдаж байсан ч эцэст нь өглөө болж зурагтаар өглөөний мэдээ гарч эхлэв. Дэлгэцийн болонд байгаа цаг 7 цаг 13 минутыг зааж байв. Би анзаараагүй байсан ч шилэн дээр тогшох чимээ болон дуу хоолой зогссон тул би унтчихсан. Эсвэл ухаан алдсан болов дээ. Овоос нь давс бүрчийг хар болсон байв. Би өөрийн цагаа харвал зурагтын цагтай ижил цагийг зааж байсан тул би сандарч хаалгаа онгойлгоход эмээ Хэсэн хоёр уйлсан байдалтай санаа зовсон харсаар харан зогсож байв. Доош буухад ааман тэнд байсан. Өвөө гаднаас орж ирээд хурдан машинд суу гэж хэлв. Хаанаас ирснийг нь мэдэхгүйж цэцэрлэгт гарахад хэд хэдэн хүнээр хүрээлүүлсэн фургон машин байсан бөгөөд 9 хүн багтгаар байв. Намайг дунд суудалд суулгасан. Хэсэн зорчигчийн суудалд суугаад үлдсэн ирчүүд суув. Намайг тойрон хүрэлсэн байв. Нийтдээ 9 хүн байсан. Намайг бүх талаас минь тойрон сууж байсан ба баруун талд минь сууж байсан. Хөвшин ир над руу эргэв. Аимшигтай юм. Чи юу болж байгааг сонирхож магадгүй ч нүдээ анаад толгоогоо доош харуулаасаа гэж хүсэж байна. Бид зүгээр гэж хэлэх хүртэл юу ч болж байсан харах хэрэггүй. Нүдээ нээж болохгүй шүү. Дараа нөгөө маань жижиг ачааны машиндаа суугаад түрүүлээд фургоныг даглаа. Аа маань биднийг даглаа. Бид машинуудын игнээс хөдөлгөд тэд нэгэн удаан явв. Бид маш удаа явж байлаа. Бодолгүй хийсэн. Энэ бол хамгийн их зүг хэсэг нь гэж бутнахад ирчүүд буддын шашны залбирал уншиж эхлэв. Бодолгүй нөгөө чимээ. Бо. Машины доторхыг би өөрийн мэдэлгүй харах гэж оролдон хашгирав. Битгий хаар гэж хажууд сууж байсан хүн сандран хашгирав. Би нүдэн ансан хിവэрээ сахиушиг улам чанга хатгав. Цонх тогшох чимээ гарч машин суусан ирчүүд айсандаа амьсгаадан. Би харж чадахгүй байсан ч цонхны чимээг сонсож яв. Эцэст нь бүх зүйл нам гүн болоход Хэсэн эргэж хараад бид цогтов. Миний эргэн тойронд байсан ирчүүд илт тайвширсан байлаа. Бид хийж чадсан. Бодолгүй фургон замын зогсоол дээр зогсны дараа би аавынхаа машинд суув. Аав өвөө хоёр бусад ирчүүдэд бүхий. Хэсэн ирээд надаас сахиусыг үзүүлэхийг хүссэн. Би одоо ч гэсэн өөрийн мэдээлгүй хатгаж байсан сахиусаа харуултал хар өнгөтэй болсон байв. Хэсэн надад шинийг өгöd одоо зүгээр гэж бодож байна. Гэхдээ чи сахиусаа хэсэг хугацаанд хадгалах хэрэгтэй гэж хэлсэн. Үүний дараа би аавтайгаа гэртээ хайрсан. Хэдэн өдрийн дараа өвөө миний дугуйг авчирсан. Аав баг байхдаа найзалдаг байсан. Нэг найзынхаа тухай ярьсан бөгөөд 8 бүд өндөр эмэгтэйн тухай мэддэг байсан ба хараалаас нь болж өөр газар амьдрах шаардлагатай болсон хүмүүсийг хүртэл мэддэг байсан. Машинд байсан ирчүүд бүгд өвөөтэй маань ямар нэгэн байдлаар холбоотой байсан ба тэд бүгд миний тусан төрлийн хүмүүс байсан гэсэн. Мэдээж тэд бүгд 8 бүд эмэгтэйг надаас холдуулах зорилготой байсан. Өвөө маань аав ах нартай минь ганцхан шөнийн дотор холбогдох шаардлагатай болж энэ нь хэцүү байсан ч чадах бүх тусан төрлөө цуглуулж чадсан. Бид шөнөөр явж болох байсан ч энэ нь надад хэтэрхий аюултай байсан. Тиймээс тэд намайг өрөөнд нь хонуулахаар шийджээ. Энэ нь аюултай байсан ч өөр арга олдоогүй гэсэн. Аав өвөө хоёр минь намайг цогтаалахын тулд өөрсдийнхөө золиослоход бэлэн байсан гэж би сонссон. Би өвөөтэйгээ уцаар яриав. Би түүнээс шүн надтай ярьсан эсхийг нь асуусан боловч тэр яриагүй гэж хэлсэн. Миний хамаг биеийн шар ус босох шиг болсон. Би тэр үеийг ахин бодоход нуруугаар нь хүүтэн салхи үлээх шиг болдог. Өвөө маань 2 жилийн өмнө нас барсан бөгөөд мэдээж би түүний оршуулганд оролцож чадаагүй. Тэр орноосоо босож чадахгүй байсан ч намайг хол байлгахыг шаардсан. Тэр өдрийн үйл явдлаас хойш 10 жил өнгөрсөн бөгөөд юу болсныг мартах гэж байтал эмээ маань над руу залгасан. Жисогийн хөшөө 8 бод эмэгтэйг тосгонд байлгаж байгаач хөшөөг эвдэрсэн тухай надад хэлсэн.
Би өөртөө энэ бол мухар сусаг биширлээс өөр юуд биш гэж хэлхийг хичээж байсан ч тэр дуу хоолойг дахин сонсохгүй гэхээс маш их санаа зовж байгаагаа мэдэрсээр байв.